аль аль яамдууд аль аль салбарын ямар стандартуудыг батлуулах ажлаа хоцрогдуулсан, өргөдүүлсэн нэртэй устдаа жигсаалттай баримттай мэдээлэлтэй гаргаж ирж танилцуулна. За. Би нэг зүйлийг маш тодорхой хэлж, хүний амнаас эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хим биолог, барилга байгууламж, дэд үтстэй холбоотой асуудал дээр хяналт шалгалт хийхгүй байх тухай эсвэл удаашуулах тухай асуудал огт байж болохгүй гэж. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг Монгол Улсын засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд иргэд аж ахуй нэгжид шаардлагагүй дарамт ачаал үүсэхгүй гэж багсхий гэж усыг урд хуулийн төслөөр барьсан. Түүнээс биш хэн нэгэн дур зоргоороо хүсснээ хийж хүний иддэг уудгаас эхлээд алхдаг, явдаг, амьдардаг орон сууцны аюулгүй байдлыг үгүйсгэж зөрчөө гэсэн үг огт биш. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй байна гэдэг бол дур зоргоороо аашлаа гэсэн үг огт биш. Хариуцлага нэмэгдүүлээ. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид, аж ахуй эрхлэгчид иргэдэд үзүүлж байгаа бараа үйлчилгээ хүргэж байгаа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцаж хамтарч ажиллаа л гэдгийг хэлж байгаа. Түүнээс огт хяналтгүй болно гэсэн үг биш. Асуудал ярихаар манайхан хэд одоо туйлширдаг. Ийм асуудал байдаг, ийм асуудлыг байлгаж огт болохгүй. Дараа нь бүх одоо салбарын хүнсний бүтээгдэхүүний дээр одоо аюулгүй байдал руу үе шаттай. Гэхдээ нэг зүйлийг би бүр онцгой анхааруулж илээ. Хуулийн дагуу стандарт шаардлага хангаад эрүүл ахуй аюулгүй байдлын орчноо бүрдүүлээд зохистой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар далимдуулж хаах авчих шахах дарамтлах асуудал огт байж болохгүй. Харин хууль зөрчөөд хүний амнаас эрүүл мэндээр тоглох гэж байгаа, эрсдэлд оруулж байгаа хувийн сонирхлоор асуудлыг хамжиж дэмжиж байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудал дээр нээлттэй мэдээлж ард иргэдийг мэдээлэлээр хангаж албан тушаалтнуудтай хариуцлагатай болсго юм л асуудал. Тэр баасан дурж дараа өөрөө бичлэн хяналттай юм дээр. MDC гэдэг энэ олон нийтийн одоо хэвлэл мэдээлэл хэрэгслэр шуугаад байгаа MDCP компани гэдэг. Ямааны мах боловсруулсан тийм байх ёстой нэнгийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээ 10,000 байхаас 30 сая 30,000 биш тий 300,000 биш. Голооц Түүхийн махан дээр 30 сая дахин их одоо ням бактерийн хэмжээ нэгссэн байна гэдэг бол энэ хорноос илүү хор энэ дотор явж байна гэсэн. Энэ бол ганцхан жишээ. Тэгэхээр энийг одоо цааш нь иймэрхүү нөхцөл байдлыг. Тэгээд тогтмол одоо банкын хяналт тавьж ажиллах зохион байгуулалттай. За ойлголоо.